Бэлгүүн номч Бямбын эренчин Бэр цэцэг. Уудам сайхан манай нутгийн уул талаар өнгийн цэцэг олоон. Онцол түүний дундаас бэр цэцэг олны сэтгэлд хайртай сайхан. Өрлүү домгийн өвгөд настангаас өндөр эртний домог сонсвол эрт дээр цаг тэмгэнлээ эзэн Чингисийн үед юм гэнлээ. Дан хөлөгтийн цаг гинлээ дайч Чингисийн үед юм гэнлээ. Сартуул түмэнтэй эвдрэлцээд сайн мууга үзэлцэн тулах гэж арын их хэнгэрэгдэлдэнхэн ай түм цэргэн хөдөлгөж өврийн их хэнгэрэгдэлдэнхэн үе түмэн цэргэн хөдөлгөж гинэ. Харин гүрнийг дайлах гэж хаандан нэр өөртөө олз эрен хайх гэж дайчин эрс. Эрен майхнаар талыг бүрхээж харчин хорчин өрлүүд мордов хатгин ин шоу татар мордов хэрэг жалайр найман мордов хэрийн олон аймаг хөдлөв. Сүрт эзний сүрхий цааз дагж сүлд болсон дошгин тугийн дор ган сахил гаргаг нэгдэж ганц хүн шиг дуулуур таймортход үрдийн бат журмыг сахна гэж үнэн годынхон үгийг хэлэлцэж халуун янаг хоёр залуус хагцалдан салсан юм гинлээ. Нутаг голомтон сахиачин нуган үрэн мор дуулаачин ах дүүгэн хүлээгээчин амраг хайртнан хүсээчин сарын олныг саатан хүлээж өдрийн олныг онжин хүлээж алсын мэдээ чимээ сургалан аян дайны чимээ дуулбал дайны хатуу замыг замнаж дайлаар мордсон түмэн цэрэг самун хөлийн шалтаг болсон сартуул гүрнийг байлдан дагуулж жадамсын эзэн болсон жалалжин султаныг зайлуулж хүчрхэг эзэрхэг ноёд хүний цуснд цадан ханаад үлгийн жолоо нутгийн зүг залан хүний харийн газраас айсүй гинэ. Янган ухтах гэж өнөөх бэр ялсан цэргийг тосов гинэ. Өдрийн газраас цовсон үе түмэн цэргийг ширтэж өглөөний мандах нарнаас үдшийн шингэх нар хүртэл замын овон дээр зогсов гинэ. Залуу хөгшин дайчин цовн өвчин биений ширмээр ширэгдсэн шөвгөөр хатгах чөлөөгүй хамаг биеийн төмрөөр давтсан тэвэн хатгах чөлөөгүй элгэндэн сөстөн эрхиндэн ончтон уушиг дүүрэн зүрхтэн хамд дүүрэн ууртан эр тутам дайчин гавьяатай эзэн Чингисийн торгон цэрэг эрэлхэг баатар хишигтэн сүлд болсон тугаан дэлгэж сүрт жагсаалаар өнгөрөв олзонд хансан овогт цэрэг отог отгоор цомон өнгөрөхөд алагын үдэн чилтэл ширтээд амрын бараа эс үзэгдэв. гайхан ядахтан хөрхий хүүхэн
газрын холоос туулган цовсон бомд түмэн сартуулыг бухаар тахар олныг гар хөл гав тушаатай гаслан зовлон болсон гайдгарсан олзынхныг гайгүй нэгтлэн үзв гинэ. Сарын олныг санан хүсэж өдрийн олоныг мөрөөдөн гуниж онцлон хүссэн амарган олонны дотроос олсонгүй. Алтан нарны шингэж байгаа зүг амдгай тангаргаан тавин очиж ариунан шингэж байгаа алтан нар минь амаргийн минь харахыг яалаа та. Хараа цай болон нисдэгч болоосой би харин хүйтэн газар өнчрөн хаягдсан хайртайхан ясан дээр хурч очихсан хүний газрын хүйтэн хар тоосын жигүүрээрэн арчин дэвгсэн жиргэн донготход минь дуулаад босгосон билүү хонгор минь сэрүүнэ сэвшин дэвих хонгор салхи минь сэтгэлийн миний янгийг харахыг чи яалаа да. Хүүрзгэн болон нисдэгч болоосой би хүний газар хаягдсан хөөрхийг хүсэлт сэтгэлийн хүчээр олгосон би. Халуун нулимсаран хайртны хан шархыг угаан гашуудаж уйлан донгодогсон уйраадж сэргсэн билүүдээ хонгор минь. Хөх тэнгэр өндөр эцэг минь хөрст итүүгэн дэлхий өргөн их минь нарт сайхан энэ ертөнцөд над шиг зовлонтой мэдэн үеийн үед бүү гараасай халуун амраг сэтгэлтэн хагцсан салхийг бүү үзээсэ тань гэдэг муугийг үеийн үед таян дэлхийн түмэн улс мартаасай гэж тэнгэр газар алтан нарны зүг тэсгэлгүй гашуудан дуудаж уярсан хонгор сэтгэлийнхэн уянгат сайхан ерөөл дэвшүүлж алаг хоёр нүдний нулимсыг хэлхээ тасарсан гэрэлтэй сувд шиг хэрийн тэр дов дээр бомбруулв гинэ. Ариун тэр нулимс унсан газар нь англам сайхан цэцэг ургасныг хөөрхий тэр бэрийн дурсгал болгон хөгшөд бэр цэцэг гэж нэрлсэн гэдэг. Халуун сайхан сэтгэлтэн хагцахтан харин хол газар мордон явхтан эртний ариун сэтгэлтэй эрхэм тэр бэрийн ерөөлөөр амраг бидний биес алтан нарны гэрэлд энх сайхан жаргал эдэлж энэ насны эцэс болтол салахын зовлон үзэлгүй сарын нэр сонсолгүй сайн сайхан яваасай гэж бэлэгт сайхан үгэн хэлэлцэж бэр цэцэг бие дэм барьдаг эртний дээд өвгдөөс уламжилсан эрхэм сайхан заншил нэгэн бий 1945-аас 1955 он эрхэм сонсогч та бүхэндээ бэлгүүн номч Бямбын Эренчингийн алдарт бэр цэцэг бүтээлийг сонсголоо. Уншсан жүжигчин Алтан гэрэл, найруулагч Амарбат, UBM радио 89.3 2020 он.